Окей. За guys. Тэгэхээр энэ удаагийн бичлэгээр би та бүхэндээ Minecraft гэдэг тулаан болон зэвсгэнд ачирдах ер нь хамгийн хүчрэг 10 item ингээд тайлбарлахаар бэлдээд байна. Тэгэхээр энэ бичлэг маань 1:20 дээр хийж болохоор тэгээд юу яахгүй Messi-г оруулсагүй, WeCharge-ыг оруулсагүй байгаа. Тэрэн дээр ойлгохоор тэгээд Messi, WeCharge хоёроос ер нь хүчрэж зэвсэг би Messi-г бас 1 дээр оруулсахаар байсан гэтээ өөр зэвсэг байгаа. За одоо хамгийн доод дугаараас 10 дугаар байранд Shield оржээ. Shield чи та хэд мэдэн штэ. Бүүм. Ерөөсөө ямар ч дайралтыг хамгаалж ордог их ашигтай зэвсэг гэдгээр онцлог байгаа Shield маань. За тэгээд тулаанд нэг онцгийн биш болохоор энэ хамгийн сүүлийн байранд оржээ. Одоо энэ 9 дугаар зэвсэг бол Flinty Steel. Та нарыг гайхаж магадгүй яагаад Shield-ний өмнө Flinty Steel орчих ба гэж Flinty Steel ерөөсөө гар тавих төмөр тэгчмгүүдээ Nether Portal асаах хэвээр ерөөсөө их ашигладаг. Тэгээд тулааны үеэр бас дайжгүй. Тиймээс Flinty Steel маа 9 дугаар байранд оржээ. Харин дараагийн байр болох 8 дугаар байранд манай Бoo маш хэрэгтэй зэвсэг. Ялангуяа End Dragon-д дорж байгаа End Crystal Trigger устгах Boo бараг зарших хэрэгтэй. Дээшээ гарч иш тэгин ингэн гэсэн тэр ч Boo-нд ямар ч төрлийн potion-тэй сум ордог. Харин нэг суур талан гэвэл уснаас харахад ерөнхийдөө хүчээр сөрддөг. Тэрнээс Boo-ийн damage нь бүр бас амар damage-тэй. Тийм болохоор Boo маань 8 дугаар байранд оржээ. 7 дугаар байранд Triton. Усны эзний зэвсэг Triton Boo-ийн дээр орсон ойлгомжтой. Шидэж болно. Тэгээд нэг газараа зоогддог. Амтай их юм бүр ингээд зоогдоод үргэлжлэдэг. Очиж авч ирнэ. Харин Triton юу гэж Triton хайх дээр Zoe гэж бичээд тэгээд Anvis дээр тэгээд Zoe-ийн гинцэнд хийх юм бол одоо харж байгаарай та нар. Шидсэ цаа. Буцаж ирдэг. Энэ талаараа Boo-с онцог байгаа. Тиймээс Boo-ийн дээр оржээ. За, тэгээд одоо дараагийн зэвсэг маань бол Enderpearl. Enderpearl 6 дугаар байранд орсон. Enderman-ыг асангууд Enderpearl гэдэг ширжих сувд гэдэг орч өргөх юм бол тэг орч өргөдөг юм нүчиг мундаг байгаа. Энэ нүчиг юм ячаар хаа явсан газартаа ширжих боломжтой маш хэрэгтэй зэвсэг байгаа. Гэтэ нэг сул тал нь гэх юм бол эзнээ ширжүүлж явахдаа ингээд эзэндээ ингээд давхар дэмэж өгөөд байдаг. Тэгээд энээс болж өөхч аюултай байдаг. Тийм болохоор энийг нэг хэрэглэдэггүй болохоор ингээд 6 дугаар байранд орсжээ. Тэгээ нөгөө хэдтэйгээ харьцуулбал хамаагүй сайн зэвсэг болон тулаанд ашиглахад хэрэг болдог зүйл байгаа. Одоо дараагийн байр болох 5 дугаар байранд. 5 дугаар байранд та нарын хамгийн сайн мэдэх зүйл болох сүх Axe орсон. Axe-нд янз бүрийн байдаг ба Wooden Axe, Stone Axe, Iron Axe, тэгээд Golden Axe, Diamond Axe. Diamond Axe хуучиндаа хамгийн хүчтэй байсан. Гэхдээ Netherite Axe гарснаас хойш Diamond Axe хамгийн хүчрхээс хоёрт нь ордог байсан. Netherite Axe-ыг ухсарч хийж урдггүй. Харин Diamond зүрсийг Netherite-ээр Smith-ийн тавьсаар хийж урддаг. Тэгээд маш өндөр дэмжтэй 7 атак дэмж хийж байгаа 5 дугаар байранд оржээ. Харин 4 дугаар байранд адилхан Sword-ыг гэхдээ зарим хүмүүс дутуу үзээд юм шиг үү. Sword-оос Access Sword нь мууштай, тивштэй гэдэг үгүй. Sword бол илүү дэмжтэй Access бодвол 8 атак дэмж хийж байгаа.
Тэр ч ма Axe чи ингээд айгу cooldown удаан штэ. Энэ Sport-х бүр айгу хурдан cooldownтай. Тийм болохоор Axe-ийн дээр оржээ. Ерөнхийдөө ихэнх хүмүүсээ ашигладаг зэвсэг бол Sport байхгүй ерөнхийдөө Minecraft-ийн зарим зүйлсийг ер нь яасгаж хэцүү. Тэгээд 3 дугаар байранд Elytra. Minecraft тоглогчдын хамгийн сүүрчийн даасвар Ender Dragon-ыг авч Elytrаг авах байдаг. Энэ бол Minecraft тоглогчдын хамгийн эцсийн даасвар байдаг. Тэрснээр Minecraft ийхүү дуусч ерөнсөө Minecraft-ыг тоглоход дуустдаг. Elytra бол зүгээр маш хэрэгтэй зүгээр шууд дарж. За тэгээд одоо харин хамгийн хэрэгцээс 2 дугаар байранд Enchanted Gold Apple. Enchanted Gold Apple-ийг та гайхаж байгаа хэвээр нааши тулаан ашигладаггүй штэ, энэ штэ, тий штэ гэдэг. Гэхдээ тулаанд ашигладаггүй ч гэсэн энэ цусыг маш сайн нөхөн. Fire resistance өгнө. Тэгээ resistance энгийний нөгөн. Чимээ Enchanted Gold Apple-ийг идчихсэн. Энэ заац. Өгдөг ч юм уу дээ. Enchanted Gold Apple-ийг ер нь хийж боддгоо ордог. Тэгээд Gold Apple хийчингүүд Enchant гэж бодож байна. Үгүй. Юу гэж тийм байж их юм. За, тэгээд эдхийн бол одоо ямар юу харда Registron 5 Resistance, Fire Resistance, Absorbo энэ юу ч юмтэй 4-тэй байна. За, тэгээд ийм сайх гоё Enchant өгдөг байгаа. Энийг арилгахыг тийм Enchant өгдөг маш хэрэгтэй зүйл. Одоо харин тулаан өрсөлдөөн болгонд хамгийн хэрэгцээ бүр зайлшгүй энийг баг авч баг хизээж баг өөхөх аюул тулгарахгүй зөөр тэр бол бам тийм энэ бол totem байраа. Totem of Undyne. Totem-ийн ерөнхийдөө анх гарахтаа айгүй хүүхэртэй шиг болсон. Одоо харин дарвштай villager шиг харагддаг болсон байгаа. Totem-ийг гартаа барьсан байхад одоо үгсэн ч Totem-ийн ачаар та нар амьдарч орно гэдэгт ерөнхийдөө хүмүүс мэдэнтэй. Харин мэдгүй хүмүүс яваад энэ бичлэгийг үзээрэй. Амаа хорсот Totem надаа нэмэрт 4 зүрхөөж тэгээд Fire Resistance болсон сайныг Enchant өгсөн штэ. Тэгчүнгүүдээ Registron гэх хоёр Enchant өгдөг. Totem бол маш хэрэгцээтэй. Ерөнхийдөө Totem-ийг авч ивж баг өөхөх шаардлагагүй ерөнхийдөө хизээч гарахгүй за. Тийм хэрэгтэй айтем байна. Харин Enchanted Gold Apple хідэн цус юу нэгтгэе би хийх юм асууж. Тийм ээ. Enchanted Gold Apple та бүхэнд 8 шар цус нэмдэг. Тиймээс Enchanted Gold Apple ирвэ штэ гэсэн асуудал гарахгүй ээ. Яагтгүй Totem бол 2 дахь амьдралыг бэлэгдэж сахиус өгөшгүй мөнхий сахиус харин Enchanted Gold Apple маш их хүч нэмдэг. Зүгээр хүчрэгдсэн алтай азим гэж хэлэхэд болно. Тэгэхээр энэ удаагийн бичлэг бол нэг иймэрхүү байраа. Тэгээд таалагдсан бол лайк болон саб дараарай. Тэгээд дараагийн бичлэг хүртэл түр бай guys.